Зя сайн байцгаана. Тэгэхээр Black Combat холбооны 5 сарын 2-ны ивент дээр бүгдний харамтах Солонгос ард улсын Омега багийн эсрэг Евразийн баг үзсэн байгаа. Тэгээд Солонгос улсын Омега баг нь Евразийн багийг ялсан байгаа. За тэгэхээр ингэснээрээ манай Монгол баг одоо хагас финалаасаа Солонгос улсын багтай 7 сард үзэхээр болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ Солонгос багийн Омега гэдэг энэ багийн хувьд болохоор аюултай 7 тулаанч байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ энэ аюултай 7 тамирчныг тус бүрд нь өвөрмөц стил жингээ ангилал гээд бүх одоо бүрэлдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. За хамгийн ихэнд болохоор манай Баяндүрэ аваргын эсрэг 57 кг-д үзэх Юмбангван гэх тамирчин байгаа. Солонгос улсын тамирчин. Арга барилын хувьд болохоор бүх талын чадвартай all rounder гэж явж байгаа. Багийн хамгийн хөнгөн жингийн тулаанч тэрээр маш өндөр хурдтай бөгөөд барилдаан, цохилт, төгс хослуулдаг. Түүний гол зэвсэг бол өрсөлдөгчөө ядрааж оноогоор илүүрхэх чадвар юм аа гэсэн байлээ. За тэгэхээр хоёрт нь болохоор Pak Seo-jung Underdog 61 кг bantamweight дээр байгаа. Энд болохоор манай бат итгэлт байгаа. Тэгээд арга барилын хувьд болохоор сөрөг довтлохооны мастер counter айгуу сайн хийдэг. Тэгээд Underdog бол тулааныг ганцхан секундэд эргүүлэх чадвартай аюултай тоглогчоо. Маш тайван хүлээж байгаад өрсөлдөгчийнхээ алдаан дээр хүнд цохилт өгч хүн дээр унгах KO чадвартай түүнийг энэ нь онцгой болгодгоо гэсэн байна. Тэгэхээр манай бат итгэлт маань бол бас нийлээ ер нь гэхдээ 7 тамирчин долуулаа маш сайн тамирчин байгаа. Тэгээд энэ Underdog болохоор KO чадвар аягүй сайтай. За гуравт нь болохоор Soyu Chan гэж байгаа featherweight дээр 66 кг 66 кг дээр манай содномд орж байгаа. За энэ тамирчны арга барилын хувьд болохоор хурдны мастер Speed Striker гэж явж байгаа. Айгүй хурдан тамирчин байлаа. Тэгээд багийн хамгийн хурдан тулаанч олон тооны угсраа цохилт хийхээс гадна хөл дээрх ажиллагаа нь маш хурдан. Түүнийг барьж авах нь өрсөлдөгчд нь хамгийн том толгойн өвчин болдгоо гэсэн байна. За тэгэхээр манай содномд оржид бол 90 толгойн өвчин болохоор өрсөлдөгч байлаа. За дөрөвт нь болохоор Pak Seo-jung Young Boss гээд 70 кг-д манай ган төмрийн эсрэг үзэх lightweight дээр үзэх тамирчин байгаа. Арга барил нь болохоор түрэмгий дарамттай ийм тамирчин байгаа. Young Boss нь болохоор урагш дайрч айгу довтлохоо цайтай. Тэгээд өрсөлдөгчтэй амс хийх боломж өгдөггүй. Цохилтоос гадна барилдаан болон торны ханд шахаж тулдахдаа маш их биеийн хүч гаргадаг гэсэн байна. Тэгэхээр ер нь бол тулааных нь бичлэгүүдийг үзсэн боломж олохгүй тэгэл дайраал гэдэг юм байлээ. Айгу тийм дайрч одоо тулалддаг тамирчин байлаа. Гэхдээ манай ган төмөр бол яалтчгүй IQ өндөртөө өөрөө аргаа олоод тулалдж байгаа. Тавт нь болохоор Jin Tae-hoo гээд тэгээс энэ хочин юм уу Dong Baek гээд 77 кг жинд манай бүрэн зориг ахын эсрэг үзнэ. Арга барилын хувьд болохоор барилдааны мэрэгжилтэн барилдаан маш сайтай. Тэгээд ер нь бол манай ган бүрэн зориг ахт бол ер нь нэлээд бас толгойн өвчин болохоор өрсөлдөгч байлаа. Барилдаа айгуу сайтай. Олон улсын туршлагатай багийн тулгуур тамирчин гэж явж байгаа. Тэр бол барилдааны мастер өрсөлдөгчөө газар унгаж хэвтэй байдлаас боолт болон үений өчөлт хийхдээ солонгостой шилдэх тооцогдгоо гэсэн байгаа. За тэгэхээр манай бүрэн зориг ах угаасаа одоо барилдааны бэлтгэлдээ хамгаалтан дээр л илүү анхаарчвал ер нь сайн байх. Манай бүрэн зориг ах бол босоогоос маш мундаг үздэг. Тэгээд дараагийн 6 дахь тамирчин болохоор Pak Jong-min Flamingo гээд 84 кг-д middleweight үзэх манай ган тулахтай үзнэ. Арга барилын хувьд болохоор техниктэй мэрэгэн буудагч гэж одоо хочилсан байлээ. Одоо онцлсан байлээ. Маш сайн ондог. Тэгээ Flamingo гэх нэр шиг уян хатан тэнцвэр сайтай хүнд жинтэй хэрнээ холын зайнаас хөлөөрөө маш оновчтой хүчтэй зохилтуудыг хийдэг нь түүний гол давуу тал нь болдгийм байлээ. Тэгээд хөдөлгөөнтэй сайн тамирчин. Тийм болохоор Flamingo гэж хочилсан байлээ. За долоот нь болохоор хамгийн сүүлд Jong Se-young Knight гээд Баатар гэдэг хочтой хүнд жингийн тамирчин байгаа. Манай үнэнхүүтэй үзэх байгаа. Арга барилын хувьд болохоор хүнд цохилтын мастер. Үнэхээр унтлан зогч чаддаг ийм залуу байлаа. Тэгээд багийн хамгийн том хамгийн хүнд жингийн тулаанч түүний цогт болгонд асар их хүч агуулдаг. Хөлөг Баатар Knight шиг хатуу хамгаалт болон унгах хүчээрээ багийнхаа ард талыг бат хамгаалдаг ийм тамирчин гэж онцлсан байлаа. За энэхүү 7 тамирчин Солонгосын MMA шинэ үеийн нүүр царай яалтчгүй муу юм аа.
жин тус үрдэ өөр өөрийн арга барилаар ноёрхож буй аюултай бүрэлдэхүүн гэдэг нь харагдаж байна. Та бүхэн санаж байгаа бол Америк баг бол айгүй сайн баг байлаа. Тэгээд Америк баг бол Солонгосын энэ альфа багийг ялцсан те. Тэгээд тэрэн дээрээс бас харж агаад энэ омега бага бүр аюултай баг гаргаж ирсэн болов гэж бодож байна. Сая л гэхэд ер нь бол зөндөө олон хүн энэ Евразийн багийг бас ялчих байхаа гэсэн хүмүүс айгүйх байсан шүү дээ. Тэгэхэд энэ Солонгос залуучууд ялаа гараад ирж байна гэдэг бол үнэхээр чанга хатуу сайн тамирчид байлаа. Тэгээд бүгд маш их ирээдүйтэй олон улсын төвшөнд гарч чадхаар тамирчид байлаа. Тэгээд ер нь бол манай Монгол баг бол ялчих байх. Тэгээд гэхдээ манай Монгол багаас ялагдсан тамирчдаа бас битгий их муухагаар хэлээрээ. Тэгээд яадаг ч гэсэн 7 сард хагас финал дээр Солонгос багтай үзэхээр болсон байна. Бүгд хүлээж агаад гоё үзээрэй. Баярлалаа.